Шатрын спорт бол ер нь бүх мэрэгжилтэй холбоотой. Бүх спорттой холбоотой. Одоо юу гэдэг саксын тамирч одоо сүүлийн үед Монголд бол сакс мөмөг маш сайхан хурдтай хөгжиж байна. Тэгэхээр тэр дотор өөрөө зохион байгуулалт явж байдаг. Тэр дотор өөрөө төлөвлөгөө явж байдаг. Тактик стратеги явж байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бүх ил төрлийн одоо манай нөгөө спортын од болоод байгаа гард билиз байгаа шүү дээ. Гард магна өөрөө надтай ижил цолтой мэрэгжлийн тамирчин. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө түргэн богино хугацаанд шийдвэр гаргах чадварууд тэр динамик чадварууд нь айгүй өндөр бас байдаг. Тэгээ мөн одоо багийнхантайгаа хоршиж ажиллах өөр айгүй маш том ур чадвартай. Тэр ч үднэсээ дэлхийд ингээ од болоод явж байна. Тэгэхээр яг энэ үүднээсээ бүх төрлийн спорт, бүх төрлийн мэрэгжил дээр шатрын ухаан бол ерөөсө суурн болж өгье. Тэгэхээр ерөөхдөө хүн цаашдаа юугаар ч явсан бай, спортоор биеийн хөдөлгөөний атлетик шин чанараараа явсан ч оюун ухааны суудаг төрлийн эсвэл бүр эмчтэй программист ямар ч мэрэгжил эзэмшиж явсан бай, шатран савах тэр суур давуу талууд бол ер нь дотор агуулгадчихдаг учраас хүн болгоныг шатрын спортыг сайхан тоглож сураасай гэж хүсч явдаг. Тэгэхээр бүх зүйлтэй л холбогдсон доо тий. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хүүхдийн радио хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. Өнөөдрийн зочин Стенец Монголын шатрын академиг үүсгэн байгуулагч, олон улсын шатрын холбооны мастер мөн хоёртой ярилцахаар урьсан. Сайн байна уу? Өнөөдрийн минь төргий. За сайн байна уу? Энэ сайхан подкастт урьж оролцож байгаад талархал илэрхийлье. За маш их баярлалаа. Шатрын тухай ярилцсан, академийн тухай ярилцсан. Стенец Монголын шатрын академиг үүсгэн байгуулагч. Яг л одоо хүүхдүүдтэйгээ адилхан шатар тоглож байсан юм хүүхэд байж байгаад магадгүй академи үүсгэн байгуулсан байх. Энэ жилүүдэд таны туулсан замнал ер нь ямар байсан бэ энэ тухай ярьж хэлэх үү? За яг шатрын салбар руу одоо хөл тавьж орж ирээд 24 жил болсон байна. За тэгээд өөрөө тамирчин байлаа, мэрэгжлийн тамирчин боллоо. За Монгол улсын 3 цолыг даваад олон улсын үндсэн 4 цолын 2 дахь буюу олон улсын шатрын холбооны мастердаг цолыг одоос 12 жилийн өмнө авсан. За тэгээд одоо өсвөр наснда нэг Аз дэлхийн аваргуудаар 10 гаруй одоо орноор явж Аз дэлхийн аваргуудад тоглож туршлага хөрөмлүүлж ирсэн ийм одоо мэрэгжлийн тамирчин хүн байжгаад за дараа нь одоо яг хөрөнгө оруулалтын шинжээч санхүү удирдлага санхүү эдийн засгийн сургуульд сайхан сураа тэр хоорондоо шатраасаа төр завсарлага аваад суралцж явж байгаад брокерийн компанид ажил, үнцасын компанид ажиллаж яваад за мэдээж одоо хоббитой учраас мэрэгжлийн тамирчин учраас Аз дэлхийн аварга олон улс руу тэмцээнд явж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгдөг байсан оюутан байхдаа. За тэгээд яг сургуулаа төгсөөд одоо 7 жилийн өмнөөс төгсгтөөгөө зэрэгцээд Стенец гэдэг энэ академиг үүсгэн байгуулад өнөөдөр анх бол нэг 10хан л хүүхдтэй эхэлж илаа. Тэгээ одоо бол манайхны 500 гаруй хүүхдтэй болсон. Одоо 20 орчим багш нартай 30 орчим одоо ажиллаж байгаа хамт олонтой ингээ сайхан өргөжөд хэлээд салбар нэгжүүдээ нээгээд ингээд энэ салбартаа одоо өөрийнхөө зүрх сэтгэл оюун бодол бүх сайхан зүйлээ зарцуулаад хүүхдүүдийг бэлдээд дасгалжуулагчийн ажил ерөөдөө төлхөө хийгээ явж байна. Одоо биднийг сонсож байгаа ихэвчлэн эцэг эхчүүд байгаа болов уу гэж бодож байна. Шатрыг давуу талын ямар сайхан бэ гэдгийг мэддэг хүмүүс маш олон байгаа. Бас надтай адилхан эцэг эхчүүдийн төлөөлөл байгаа болов уу гэж бодож байна. Шатрыг оюуны спорт гэдэг штеп. Одоо жишээ нь шатар тоглож өссөн хүүхэд байхдаа шатар мэддэг ч гэсэн хайхтар хичээлж тоглодоггүй өссөн хүүхэд хоёр насанд хүрээд амьдрал дээр ямар чадвараараа ялгаатай байд юм бэ? Маш сайхан асуулт байна. Энэ бол ялтчгүй нөгөө би энэ академи байгуулсантай салшгүй холбоотой. Тэгээ анх яг 2000 хүртэлх чанс шатар өөрийн гэсэн чансаатай байдаг. Дотоод чансаа, гадаад чансаа. За одоо жишээлбэл шатрын хамгийн ноён оргилцол 2500 гэдэг чансаанд төрөл одоо нөгөө гросс мастер гэж ярьдаг их мастер цолыг авч байгаа. Тэгээ 2400 олон улс, 2300 одоо олон улсын шатрын холбооны мастер гэдэг миний цолууд. За ингээд доошоогоо 1800 хүртэл цол уруудаад явж байгаа. Маш олон эцэгчүүд үзэж байгаа. За тэгээд сонсож байгаа. За хүүхдүүдтэй одоо шатрын спортын яг нарийн давуу талуудыг сонсохыг хүсэж байгаа болов уу гэж бодож байна. За энэ бол ялтчгүй нөгөө миний академи байгуулсантай шууд холбоотой. За анх бол яг шатрыг дэлхийн аварга олоод цолондоо үрснийхаа дараа одоо дэлхийн аварга гэхээр сонирхчдын дэлхийн аварга буюу 2000 хүртэлх чансааны дэлхийн аварга болж илаа Сингапур улсад. Тэгэхээр тэр үед бол миний өгсөн ярьцлага байдгийн. За шатарыг нэг үгээр тодорхойлвол юу вэ гэдэг амьдрал гэж хэлж байлаа тухайн үед. За тэгээд дараа нь мэдээж мэрэгжил эзэмшээ сурж явж байгаад өөрийгөө одоо юу гэдгийг санхүүгийн сургалт, менежментийн сургалт, бизнесийн ингээл яг тэр чиглэлээр суралцж ирсэн учраас хичээлүүдийг ингээл үзээл маш олон одоо ном уншиж подкаст сонсоход шатрын дотор нь агуулгдсан байгаа давуу тал ямар олон юм бэ гэдгийг дараа нь нөгөө сэтгэлгээ ахаад илүү одоо нас бий гүйцэд ирэхээр ойлгож ирсэн. За энийгээ яг ойлгосныхаа үндсэн дээрээс Стенец гэдэг академиг байгуулах юм байна. За нийт Монголынхон хүүхдүүдэд шатрыг заан сургах юм байна. Доторх давуу талуудыг нийт энэ салбар монголчуудаа түгээх юм байна гэж бодож энийгээ эхэлсэн. За энэ дотор бол ялтчгүй шатар бол
одоо амьдралын чадварыг сайжруулдаг ийм спорт. За наад зах нь шатар дайнаас үүдэлтэй гэж бид нар ярьдаг. Тэгэхээр дайны цаана бол бүтэн менежмент үүдэг. За менежментийг дотор нь задлаад ярих юм бол тактик, стратеги, зохион байгуулалт гэдээ явна. Тэгэхээр шатар өөрөө угаасаа өөрт өгөгдсөн дүрсүүдийг удирдах сурна гэдэг бол нөгөө удирдлагын арга барил, менежментийн арга барилыг цаанаасаа ингээд сэтгэлгээнд нь суулгаа яваад байдаг. За тэгээ мөн одоо шатарчид бид нарыг математиктаа сайн, шатарчид бас нэг зарим нь тоглоом болгоо шог болгоод муу санаатай дараагийнхаа хардаг гэдээ ярьдаг. Энэ бол өөрөө шатарчид байнга эрсдлийг тооцоолж явж идэг. Нүүдэл болгон дээр одоо хамгийн бага алдчих, тэгсэн бага алдаа гаргаад хамгийн өндөр өгөөжтэй тэр хожил руугаа тэмүүлсэн буюу энийг бол одоо дараа нь ойлгосон энэ бол Джон Нэш гэдэг хүний одоо тоглоомын онлын сэтгэлгээний тэнцвэр байсан юм байна лээ. Хамгийн бага эрсдэл, хамгийн өндөр өгөөжийг сонгож бид нар нүүдэг. Гэх мэтчлэн одоо шатрын одоо амьдралд хэрэгтэй олон давуу талуудыг сэтгэлгээний хувьд оюун ухааны спорт ингээд өгөө явдаг. Мэдээж хүн болгон мэднэ нөгөө логик сэтгэлгээ хөгжүүлдэг гэж ярьдаг. Энэ бол өөрөө зүүн тархилгаа холбоотой буюу рационал тархитай холбоотой. Тэгэхээр шатарчид бид нар бэлтгэлээгээ сууж явахдаа өгөгдсөн зүй тогтлыг ажиглаж ягаад 5 нүүдлийн дараа бэрсийг хожие. За 7 нүүдлийн дараа мадлыг гэдэг. Иймэрхүү одоо пазлуудыг их хийдэг. Тэгэхээр энэ бол өөрөө шууд зүүн тархитай холбоотой байдаг. Мөн одоо маш олон онсон тоглоомууд байдаг Монголын. Энэ онсон тоглоомнууд өөрөө шатрын төгсгөлд их агуулгдсан байдаг. Ер нь бүхий л төрлийн онсон тоглоом шатрын төгсгөлийн онлуудад одоо орцсон байдаг гэсэн. За энэ үүднээсээ одоо ерөөхдөө зүүн тархитай холбоотой явна. За цаашлаад ярих юм бол одоо хүнтэй бид нар харьцаж тоглодог. Хүнтэй харьцаж тоглоно. За тэгээд мэдээж тамирчны замлаар явахаар сэтгэл зүгээ их хянах, удирдах. Тэр шатрын өргөн дээр одоо маш олон төрлийн одоо бүрхэг тэнгэртэй үе байна. Нартай цэлмэг өдөр байна. Одоо бод илүү явж гин гэдэг юм ингээд маш олон нөхцөлд тамирчныг оруулдаг. Тэр нөхцөлд өөрөө өөрийнхөө сэтгэл зүг тогтвортой авч явах энэ арга ухаан сургадаг нь шууд ерөнхийдөө баруун тархитай холбоотой явдаг. Тэгэхээр нөгөө хүнтэйгээ бас нөгөө өрсөлдөөд нүүж байгаа учраас нөгөө хүнийхээ одоо дүүхж байгаа нүүдэл тавьж байгаа төлөвлөгөө энэ болгоныг ерөнхийдөө тооцоолоод хянаад мөн өрсөлдөгчийнхээ одоо сэтгэл зүг хүртэл тэр нүүдлүүдээс нь мэдрээд ингээ явдгаар одоо баруун тархит хүртэл нөлөөтэй гэж үздэг. Энэ үүднээсээ ингээд ерөнхийдөө яриад байвал маш олон зүйлтэй шатрын одоо дотор байгаа ач холбогддог. Тэгэхээр ерөнхийдөө шатрын ухааны амьдралд гэдэг ер нь бол уриатайгаар энэ академи үүсгэн байгуулж ирсэн. Тэгэхээр товчхондоо энийг сонсож байгаа монголчуудаа эцэгчүүдтэй хэлэхэд бол шатар бол soft skill-ийг хөгжүүлдэг юм аа. Амьдралын чадварыг хөгжүүлдэг юм аа гэж л одоо хэлмээр байна. Энийгээ ураа одоо лозон болгож академи байгуулад ер нь бол явсан. Эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь анзаарсан байдаг да айл энэ 3 4 хүүхэд. За манай энэ нэг номын хүн болно доо. За манай энэ хөдөлгөөнтэй нэг юм тамирчин тал руугаа хүнтэй гэл ингээд анзаарсан байдаг. Ингэж энэ хүүхдүүдээ энэ шатарт явах юм бол энэ мэрэгжлийн энэ ажлынхын суур болно гэж тохиромжтой мэрэгжил та нэрлэж болох уу? Яг нөгөө амьдралын гэж байгаа. Шатрын спорт бол ер нь бүх мэрэгжилтэй холбоотой. Бүх спорттой холбоотой. Одоо юу гэдэг нь саксын тамирч одоо сүүлийн үед Монголд бол сакс мөмөг маш сайхан хурдтай хөгжиж байна. Тэгэхээр тэр дотор өөрөө зохион байгуулалт явж байдаг. Тэр дотор өөрөө төлөвлөгөө явж байдаг. Тактик, стратеги явж байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бүхий л төрлийн одоо манай нөгөө спортын од болоод байгаа гард билиз байгаа шүү дээ. Гард магна өөрөө надтай ижил цолтой мэрэгжлийн тамирчин хүн. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө түргэн богино хугацаанд шийдвэр гаргах чадварууд тэр динамик чадварууд нь айгүй өндөр бас байдаг. Тэгээ мөн одоо багийнхантайгаа хоршиж ажиллах өөр айгүй маш том ур чадвартай. Тэр ч үднээсээ дэлхийд ингээ од болоод явж байна. Тэгэхээр яг энэ үүднээсээ бүх төрлийн спорт, бүх төрлийн мэрэгжил дээр шатрын ухаан бол ерөөсө суурн болж өгье. Тэгэхээр ерөөхдөө хүн цаашдаа юугаар ч явсан бай, спортоор биеийн хөдөлгөөний атлетик шин чанараараа явсан ч оюун ухааны суудаг төрлийн эсвэл бүр эмчтэй программист ямар ч мэрэгжил эзэмшиж явсан бай, шатраас авах тэр суур давуу талууд бол ер нь дотор агуулгадчихдаг учраас хүн болгоныг шатрын спортыг сайхан тоглож сураасай гэж хүсэж явдаг. Тэгэхээр бүх зүйлтэй л холбогдсон даа тий. Хүүхэд байхад өвөөндөр голдуу бүгдээрээ шатар тоглодог. Гудам тоглож яадаг. Нэг нэгнийхаараа хисээ тоглодог. Ийм дүр зураг бол нүдэн дээр ил байсан. Одоо тэгж яхахтар анзаарахтаа болцсон уу? Шатар энийг хараад ахад ингээ жоохон хойш болоод байгаа юм шиг. Эсвэл энэ мэрэгжлийн академиуд гарч ирээд илүү мэрэгжлийн болоод ч байгаа юм шиг. Та мэрэгжлийн хүний хувьд яг юу гэж бодож байна? За манай монголчууд өөрөө маш сайхан юм оюунлаг ард түмэн. Шатрын спорт айл гэр болгоны хооморч шатар залаатай байж идэг. Манай өвөө эмэн таны хэлсэнчлэн өвөө эмэн аав ээжүүд бүгдээрээ шатар нааддаг, шатарт дуртай ийм хүмүүс байдаг. Тэгэхээр Монгол бол өөрөө одоо юу гэдгийг бүр түүхэн аваад үзэхэд хүртэл тэр дайн тулаан дээр манай Чингис хааны стратегиуд, тактикуд гээд энтэй саншгүй энэ хөлөг тоглоомтой холбоотой ард түмэн юм. Энэ бол өөрөө цуснд байдаг ийм спорт. Тэгэхээр
маш сайхан бүгдээрээ дэмждэг, ойлгодог цаана. Яг нөгөө технологи хөгжөөд хүмүүс тэр болгон гадаа суугаад тоглох нь багассан байж болно. Гэхдээ манай салбар сүүлийн жилүүдэд бол маш сайхан хөгжиж явж байгаа. За үүний нэг тод жишээ хэлэхэд одоо хоёулангийнх нь энэ подкастын дараа ердөө сар хүрэхгүй хугацаанд дотор энэ 5 сарын 27-нд Аз ТV аврал шалралт тэмцээнд Монгол улсад болно. Энд одоо Азийн орнуудыг одоо Азийн оронд байгаа энэтхэг Хятад за сүүлийн үед бол Узбекистан, Казахстан од болж байна. Дайн тулаанаас болоод одоо Орос Азийн шатрын холбоонд ороод ирсэн. Тэгэхээр ерөөсө шатрыг ноёлдог бүх гүр нь Азад байдаг. Тэгэхээр энэ Азийн аврал шалруулах тэмцээн өөрөө эх жилийн дэлхийн цомын эрх олгох учраас дэлхийн бүх супер тамирчид ярина. Би түрүүн хэлсэн 2500 гэдэг чансаатай хүн шатрын хамгийн том цолонд хүрдэг их мастер цолонд хүрдэг. Манай монголчууд 2571 гэдэг чансаанд хүрж ирсэн оргилдоо. Гэтэл энэ Азийн аврал шалруулах тэмцээнд 2700 гарантай тамирчид. 2600 гарантай чансаатай тамирчид бол гаднаас одоо бүртгүүлээд супер одоо бид нар л одоо тэнгэрийн амьтад гэж ярьдаг юм да тийм супер гранд мастерууд их оронд маань ирэх гэж байна. За энийг ерөнхийдөө манай шатрын холбооны ерөнхийлөгч Зандан шатар дарга өнгөрсөн жил бид нар Арабт явж байхдаа цуг уулзаад ингээ авч ирсэн. Мөн одоо яг ажлын хэсэг дээр нь ажиллаж байгаа юм бол их мастер инх туул ихч байна. Тэгэхээр маш сайхан зохион байгуулж байгаа. Тэгэхээр ерөөсөө бүх шатрын дэлхийн одууд их оронд маань одоо нийт 2-7 хоногийн турш ирэх. Монголд юм байна тийм. Монголд. Ерөөсөө тийм Баянгол зоч бодол болно гэдэг төлөвлөгөө гарсан байна. Тэгээд жилийн өмнөөс эхлээд ажил хэрэгүүд нь яваад нийтдээ 1 тэрбум 500 орчмын төсөв байх шиг байна гэж би гадарлаж байгаа. Тэгэхээр ийм том тэмцээн 500 орчим сая төгрөгийн шагналын сантай их оронд маань болж байна. Энэ бол өөрөө Монголын шатрыг хөгжиж байгааг илэрхийлэх болов гэдэг нэг том жишээ. Яг та мэрэгжлийн хүн болохоор энэ чансааг тэмцээнүүдийн эрэм дарааг их сайн мэдээд байна. Зөвхөн одоо миний төвшний подкаст хүүхдүүдэд явуулъя гэж сонирхож байгаа хүмүүс энэ шатрын одоо юу гэдгийг эрэм ямар байдгийг хэлж өгч. Одоо танаа академиэс төрж гарсан Монголын ямар цол авах хэрэгтэй байдیں۔ Тэ дэлхийн ямар цолтой хичнээн хүүхдүүдийг тамирчдыг танаа академи төрүүлсэн бэ. Энэ чансаанд хүрэхээс тамирчин ер нь хэд байна? Танаа академи болоод манай Монголоос. Зөв. За би цолыг эхлээд маш сайхан тайлбарлаад өгье. Монгол улс өөрөө үндсэн дэд мастер, спортын мастер, олон улсын хэмжээний мастер гэдэг 3 цолтой. За олон улсын шатрын холбоо буюу ер нь олон улсын шатрын холбооч гэж ярьдаг, дэлхийн шатрын холбооч гэж ярьдаг. Бид нар ерөнхийдөө нэг үгээр FIDE гэж ярьдаг. FIDE өөрөө бүх дэлхийн спортуудын холбооноос хамгийн их улсыг одоо холбоондоо нэгтгэсэн ийм холбоо. Ер нь бол дэлхийд хамгийн том холбоо гэж хэлж болно. Тэгэхээр FIDE-гийн үндсэн 4 цол байдаг. FIDE-гийн одоо кандидат буюу дэд мастер, FIDE мастер буюу одоо миний цол, за тэгээд international master, grand master гэдэг. Ингээ үндсэндээ шатар бол 7 цолтой. За тэгээд олон улсын цол бол за эрэгтэй эмэгтэй хоёр ялгаатай байдаг. Тийм яг адилхан нэршилтэй мөртлөө рейтинг нь ялгаатай. За эрэгтэй бол 2200 гэдэг чансаанд төрөх юм бол олон улсын шатрын холбооны дэд мастер. За 2300 гэдэг чансаанд хүрэх юм бол олон улсын шатрын холбооны мастер. 2400 гэдэг цолонд хүрвэл олон улсын мастер. За 2500 хүрэх юм бол их мастер гэсэн. За энэ нь болохоор ерөнхийдөө одоо манайхаар бол дархан авраг гэж болно. Одоо энэ герман хэлээс гаралтай Grossmaster гэдэг үг. Нэг аливаа зүйлийн мэрэгжилтэн мастер одоо үйлдвэрийн бид нар мастер гэж ярьдагтай адилхан мэрэгжил суурь агуулгадж байгаа. Дээрэс нь одоо юу гэдгийг авраг гэдэг их олон тэмцээнд төрүүлсэн хүнийг илэрхийлдэг. Авраг гэдэг одоо утга агуулгаж байгаа Grossmaster гэдэг хамгийн том цолонд за одоо Yokozuna гэж ойлгож болно. Манайхаар бол дархан авраг гэж ойлгож байна. Энийг бид нар их мастер гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр их мастер цолтой хүмүүс бол за би уучлаарай яг нарийн тоог марч нэг 15 орчим байгаа. Тийм манай дээр. За тэгээд дэлхийдээ хятадтай том гүрнүүттэй харьцуулахад бол бид нар маш өндөр одоо оюуны потенциалтай гэдгийг энэнгээрээ баталдаг гэсэн. За Монгол улсын одоо дэд мастер бол эрэхтэй 2000 гэдэг чансаанд өрнө. За спортын мастер бол 2200 гэдэг чансаанд өрнө. За олон улсын хэмжээний мастер гэдэг нь 2300 гэдэг чансаанд хүрж байгаад авдаг ийм үндсэн цолууд байгаа гэсэн. За тэгээд манай Монгол бол үндсэндээ түрүүн би хэлсэнчлэн 2571 гэдэг оргил чансаанд хүрж ирсэн. За 2600-аас дээш бол супер альбан бусаар супер гранд мастер гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ хөгжлийн ардаас л одоо өнөөдрийн залуу дасгалжуулагчид бид нар ингээд одоо ардаас нь явж байна гэж ойлгож болно. Тийм. За тийм байна. Одоо энэ шатрын цолууд байгаа даа шүү дээ. Энэ цол настай хамаатай юу? Эсвэл тухайн хүний тамирчны яг энэ оюуны потенциалтай хамаатай юу? Жоохон байж тэр өндөр цолонд хүрэх боломж байгаа юу? Эсвэл ингээд нас явах тусмаа өндөр цолонд хүрэх юм боломж байд юм болов уу? За ер нь шатар өөрөө урт хугацааны спорт. Тасралтгүй хөгжиж идэг. Шатрын онол өөрөө ер нь дуусахгүй байдаг.
судлаа гэдэг хүн ер нь шатрын бүх онолыг үзсэн бол хүний нас хүрэхгүй гэж ярьдаг. Хүн төрөлхтний зохиосон шатар гэдэг спорт бол одоо нөгөө хязгааргүй боломжтой оюун ухааны хаан спорт болоод байгаа. Одоо хүн төрөлхтний хүмүүс бидний зохиосон хамгийн одоо гайхалтай спорт гэж хэлж болно. Тэр үүднээс бол судалгаа одоо онолууд шин одоо юу гэдгийг супер их маструудын тоглосон нүүдлүүд ерөөсөө ингээл дандаа шинжлэгдээд явж идэг. Энэ талаас нь шатар бол ер нь хязгааргүй. За тэгээд нөгөө асуулт нь юу вэ? Настай хамаатай юу энэ цолууд? Яг зөв. Одоо энэ бол настай хамаагүй. Энэ бол ерөөсөө мэрэгжлийн бэлтгэлтэй, зөв системтэй, суурьтай, зөв эцэг эхийн дэмжлэг, бодлоготой. За тэгээд зөв төлөвлөгөө гаргаж явсантай холбоотой. За манай актем бол одоо өнөөдөр 500 орчим хүүхэдтэй 100 онлайнаар захимаар явдаг. Дэлхийн өнцөг болон Монголын өнцөг болон бүрээс 400 бол танхимаар явдаг. За энэ дунд бол 9 настай олон улсын шатрын холбооны дэд мастер гэдэг цолонд буюу Монголынхон цолоос бүр хайлаад дэлхийн цолонд хүрсэн хүүхэд хүртэл суралцж байна. Тэгэхээр 9 наснда тэр цолыг авсан байна. За одоо манай буян шиг гэдэг шав байгаа. Энэ жил он гараад залуучуудын 20 хүртэлх насны улсын аварга бол 14 настай. За тэгээд өнгөрсөн жил 13 таа байхдаа 17 насны дэлхийн аваргад нас өсөж тоглоод 13 таа тоглож болох л байсан. Нас өсөж тоглоод дэлхийн аварга болсон бай хошоо дэлхийн аварга охин байгаа. Нийт өсвөрийн Монгол улсын 6 удаагийн аварга охин байна. Тэгэхээр энэ охин бол одоо 13 наснда багшийнхаа цолыг буюу олон улсын шатрын холбооны мастер цолыг авсан гэсэн. Ингээ үндсэндээ за нэг манай академийн зөвхөн хувьд бол за нэг 60-аас 80 хүүхэд за дотоодын болон олон улсын за тэгээд Аз болон дэлхийн улсын медальтай хүүхдүүд ерөн суралцж байна. Тэгэхээр илүү мэрэгжлийн академи гэж хэлж болно. 15 настай дэлхийн хошоо аварга охин хэдэн наснаас эхлээд шатар тоглож эхэлсэн бэ? За бага наснда Говь Алтай аймагт тоглож байгаад суралцж байгаа. Над дээр бол 9 настай ирсэн. Өнөөдөр 14 5 жил надтай зурал одоо багш шавийн байрлагтай явж байна. За тэгэхээр 5 жилийн дотор анх эрэхтэй улсын медаль авч үзээг байсан охин. Түүнээс хойш бэлтгэлийг 2 жил зөв системтэй 3 удаа олон улсын тэмцээнд яваад шагнал хүртээгүй ч гэсэн 4-өөс нь эхлээд 2-3 дахь жилээс нь эхлээд ингээм амжилт үзүүлээ явсан. Бас тууштай байсан үү? Тэгээ 11 наснасаа эхлээд шууд 11 насны дэлхийн аварга уусан. Ингээ ярих юм бол мөн чин зөргийн нандин зүгүүргийн хошоо дэлхийн аварга охин байна 11 настай. За мөн 9 нас 10 настай охин байна. Ингээл дэлхийн аваргын мөнгөн медаль. Тэгээд манай академи ер нь амжилтыг яриад байвал хоёулынх нь подкаст гэдэг дуусах бүгднийх нь түүхийг яриад байвал маш одоо ариун байгаа. Зөвхөн энэ спортоор явснараа тэр сэтгэл зүй болон тэр хүүхдийн өөрийнх нь хөгжилд хэрхэн нөлөөтэй байсан бэ гэдэг бол өөрөө хамгийн сайхан сэдв болов. За одоо манай буян ишгийн хувьд бол анх бол ингээл одоо юу гэдэг шатраа багшаа болидоо 9 настай над дээр ээж аав нөрөө дагуулад ороод ирсэн. Шатраа болидоо огшаа. Тэгээд ер нь олон 5 наснаас хойш явлаа. Улсын одоо медаль төрж чадаагүй үеийнхэн улсын аварга техний 20 доторч орж чаддгүй 10 доторч орж чаддгүй юм тамирчин байхад жоохон шалгаад бэлтгэдсэн чинь хөөхөн таалагдсан. Зүгээрээ юм чи үргэлжлүүлээ жоохон хэдүүлээ явчих. За тэгэл тэмцээнд орно ингээл чимчитлээ улаач нь хөлсөн нуурсаал ингээл нэг хождгоо хүмүүс харахаар сэтгэл зүй амар тийм хүнд. Тэгсэн мэт л шатраа харахад битүүрийн бэлтгэлийн дараа жилийн дараа зүгээр шатар нь үнэхээр гоё байгаад идэг. Гэтэл нөгөө өрсөлдөгчөөс хайгаа тийм өөрөөгөө дутуу үнэлдэг байсан шав маань өнөөдөр бол одоо харц дээгүүр өөдөө сэтгэлтэй тэгэл хэнийг л бол хинтээ өрсөлдөе гэдэг ийм одоо оюуны юм сэтгэлгээ нагцсан. Тэрнээс хойш хэдэн жудаагийн улсын аварга, хэдэн жудаагийн дэлхийн аварга болчихоо. Тэгээд энэ жил саяхан 7 хоногийн өмнө манай Монгол улсын аварга шалгаруулах буюу насан туршидтын аварга шалгаруулах семифинал хаг шигшээ шатны боллоо. Энэ дотор Монголын бүх гавьяатууд, гавьяа тамирчид, их маструуд бүгд орж тоглодог. Тэгээд шигшээ 11 нь Монгол улсын шигшээд ордог. За энэ дотор бол манай жишээ нь буян шиг энэ жилээс ингээд орсон байна. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдийн тэр өөртөө ихтэй байдал, сэтгэл зүй, зам байдал, характер нь хэр өөрчлөгдөж байгаа вэ гэдэг л одоо шатрын спортын гайхамшиг юм уу да. Та дөрөв ярин дотроо эмэгтэй эрэгтэй хүүхдүүдийн оноо өөр байдаг гэж ярьлаа штэ. Зүгээр сонирхоод асууж байгаа юм. Яг шатрын спортоор хичээллэж байгаа хүүхдүүд дотор эмэгтэй хүүхдүүд нь илүү амжилт үзүүлэх магадлал өндөр, эрэгтэй хүүхдүүд нь илүү амжилт үзүүлэх магадлал өндөр гэсэн юм байт юм болоо. Тэр оноо ингэж их баг гэхээр харин жоохон сонир зөв. Ер нь бол эмэгтэй хамгийн нөгөө том их мастер гэдэг цол 2300 гэдэг чансаанд үржиж авдээ. Чансаа нь арай ялгаатай. Тэгээд яг тэрнийхээ дагуу 2200, 2100, 2000 гээд доош уруудаад ер нь явдаг гэсэн үг. Тэгэхээр эрэгтэйчүүд бол хамгийн өндөр чансаагаа 2500 гэдэг чансаанд үржиж авч байна. Тэгэхээр ерөөхдөө ийм л нэг 200 рейтингийн ялгаатай. Түүнээс биш бол одоо юу гэдгийг эрэгтэй хүүхэд илүү тоглосон, эмэгтэй хүүхэд илүү тоглосон гэдэг зүйл бол байхгүй. Яг хөө бүр том зургаараа ярих юм бол шатрыг хүмүүс нөгөө суугаад тоглоод байж байгааг харахад их тийм номо хүмүүсийн спорт юм уу, их тийм төвлөрч суудаг хүмүүсийн спорт гэж хардаг. Яг үүндээ бол дотроо дайн болж идэг байхгүй. Тэгэхээр маш их тийм хурц характер хүнээс бас шаарддаг. Заримдаа мэдээж өөрийгөө татах Чингис хааны стратеги татдаг. Өөрийгөө ингээд
нүүдлүүдэд татах, өөрийнхөө сэтгэл зүг татах зүйлүүдийг бас шаарддаг. Тэгэхээр ер нь бол дайн тулаан болж байгаа учраас тэн дээр эрэгтэй хүүхдүүд илүү тоглох магадлал зүгээр ялэмгүй өндөр үдийн болов гэж боддог. Гэхдээ манай Монгол эмэгтэйчүүд, Монгол охтууд бол тийм одоо төсвөр төвчээртэй, хатуужилтай. За тэгээд аливаа зүйлд ерөөхдөө тууштай байдаг. За тэгээд энэнгээрээ дэлхийд ерөөхдөө бол ялгагдаж гарч ирдэг. За одоо манай Монгол улсын гавьяа тамирчин мөнгөн туул ихч маань дэлхийн шилдэг одоо эмэгтэй дотор шилдэг 50 одоо дэлхийн хамгийн шилдэг гэсэн 50 эмэгтэй дотор агуулгад явж байна. За сүүлийн үед одоо 2025 оны Азийн аваргын мөнгөн медаль хүртсэн. За 2022 оны одоо Чинагийн шатрын олимпиадад одоо 4-р ширээн дээр суугаа ширээнийхээ олимпийн аварга болсон мөнгөн зул гэдэг охин байгаа шүү дээ. Бас л 2020 4 жил өнгөрчтэй маш сайхан Монгол түмнээ баярлуулж байсан. Энэ бас мөнгөн зул маань дэлхийн шилдэг эмэгтэй 50 дотор байгаа. Ерөөсөө монголчуудаас за одоо шатарчдаас хөлцөл өчөө бас өөр хүмүүс байж магадгүй. Энэ хоёр маань бол тоглоо явж байна. Тэгэхээр эмэгтэй шатарчид маань дэлхийн эмэгтэй шатрынхаа салбар дотор тэргүүлж байгаа. Тийм. За тэгээд одоо манай академийн буюу миний зорилго хүртэл байн саяхан бас амаржингийн подкастаар орохдоо ярьж ирсэн. Одоо манайх бол илүү хувь заяагаар над дээр бол эмэгтэй шавнар илүү түлхүүтэй бас ирж ирсэн. Тэгээд энэ эмэгтэй шавнараа олон улсын мастер фид мастер гэж сая бол жишээ татаад ярьлаа. Тэгэхээр ер нь бол дэлхийн эхлээд эмэгтэй шатрал руу хөл тавьж оръё. Дэлхийн топ 10 эмэгтэй дотор шавья оруулъя гэдэг зорилготой явж байна. Тэгэхээр энэ бол өөрөө манай Монгол эмэгтэйчүүдийн онцлог давуу тал нь энэ спортод өөрөө гардыг болов уу гэж ерөөдөө бол харж байгаа. Стенец одоо таны академи гэсэн үг Монголын шатрын академи нь 80 хүүхэд одоо олон улсын цолтой ингээд гадаад дотоодын тэмцээнд явдаг гэж байгаа шүү дээ. Өөр ер нь ямар тэмцээнүүдэд явж ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ? За мэдээж мэрэгжлийн тэмцээн уралдаан гэвэл бид нар 2020 он ковид тавигдаад тэрнээс хойш бол өнөөдөр 30 гаруй олон улсын тэмцээнд манай академи явсан байна. Маш их явсан гэсэн үг. Одоо энэ хэдхэн 4 жилийн дотор жишээлбэл 2025 онд бид нар 10 гаруй олон улсын тэмцээнд тоглосон байна. Бас бүр хэлж 40-50-д олон улсын тэмцээнд явсан юм уу? Маш их ингээд тэмцээн уралдаанд оролцдог. За энэ бол яг нөгөө манай шатрын мэрэгжлийн хэсэг, мэрэгжлийн зүйлүүдийг хоёулаа төлхөөтэй ярьлаа. За ер нь энэ одоо салбар руугаа би өөрөө анх орж ирэхдээ нийт монголчуудаа шатрыг түгээе. Шатар гэдэг спортыг нийтийн хүртэл болгоё гэдэг анх зорилготой байсан. Тэр ч үүднээсээ хүүхдийн тоогоо маш хурдтай нэмээд явсан. Үүнтэй холбоотой манай хэд хэдэн үйл ажиллагаа хийж байгаа. Хамгийн ихнийх нь Play Chess Drink Coffee буюу Coffee and Chess гэдэг зөвхөн сонирхогчдод ордог өдөрлөг зохион байгуулсан. Кофе уунгаа сайхан шатар тоглодог. Энд бол ерөөсөө цол хэрэгэмтэй нэг ч хүн орохгүй. Дандаа энд байгууллагт өөр мэрэгжил эзэмшээд өөр ажил хийж байгаа. Шатарт хоббитэй хүмүүсийг оролцуулдаг. 15 удаа энэ ивэнтийг зохион байгуулсан байна. Энд одоо манай Ахмад настунгууд маш их оролцдог. За мэдээ сонирхогч мөртлөө хүүхэд ээж болно шүү дээ. Оролцдог. За тэгээд ажлын байран дээр ойлоо төлхөө залуучууд их оролцдог. Нийтдээ нэг 1000-2000 түнд яг зөвхөн сонирхогчдод энэ өдөрлөгийг зохион байгуулад хичээл заагаад кофетэй шатар тоглоод нэг өдрийг амралтын нэг өдрийг чөлөөтэй өнгөрүүлдэг. Ингэж ерөнхийдөө нийтийн шатраа хөгжүүлж ерөнхийдөө явж байгаа. Энэ бол бидний нэг зохион байгуулж байгаа нэг том одоо ивент байна. Хоёрт бид нар бас ер нь дэлхийн шатрын олон улсын шатрын холбоо өөрөө хажуудаа Social Chess Commission буюу одоо нийгмийн шатар, нийтийн шатрын хороотой. За энэ нь болохоор яг мэрэгжлийн шатраас тусдаа одоо жишээлбэл аутизмтай хүүхдүүдэд шатрал заах тий. За ахмад настай хүмүүс рүү шатрынхаа хөгжлийг хязгаалгах. За мөн одоо шоронгийн хоригдлуудын дунд хүртэл шатрын тэмцээн зохион байгуулахад тэр хоригдлуудад маш эерэг нөлөөтэй байна гэдэг 50 гаруй орнуудын одоо шоронгийн хоригдлуудын тэмцээнүүд болоод манай Монгол улсаас хэд хэд удаагийн дэлхийн аварга нь болоод ингээ явсан юм сайхан түүхтэй. Саяхан нэг 2 сар гарны хугацаанд дээр Швейцарын шатрын холбооны ерөнхийлөгч болон яг энэ Social Chess Commission хорооны дарга манай академид өөр зочлоод гарсан. Тэгэхээр энэ талаараа энэ одоо нийгмийн шатрын төслийн талаараа нэлээд сайхан одоо юу гэдэг санал солилцоод явсан. Энэ ч үүднээсээ за миний хувьд бол нийгмийн шатрыг хөгжүүлээгээд хоёр дахь том төслөө хэрэгжүүлсэн юм. Энэ бол би өөрөө Хөвсгөл нутгийн одоо хүү байна. Угуул одоо цэцэрлэг сумын гаралтай. Тийм. За тэгээд намайг бас хүүхэд байхад манай Мөнхбаатар гишүүн, Лавгийн Мөнхбаатар гишүүн маань сайхан ингээл дэмжээл явж исэн. Тэгэхээр Хөвсгөлийн 31 сургуульд шатрын боловсрол Хөвсгөлд гэдэг одоо ирэх хичээлийн жилээс за эхний жилдээ бол нэг 5-6 мянган хүүхдэд шатар заах гад ингээд төлөвлөгөөтэй. Сургуулаар нь дамжуулах юм уу? Сургуулаар нь дамжуулаад ингээд явж байна. Яг мэдээж нөгөө заавал хичээлд нь оруулахгүйгээр зур хувийн за тэгээд сонгоод сууж болох нь шүү дээ. Сонгоод сууж болох. Тэгээд сарын нэг 20 мянган төгрөгийн төлбөртэй хаанч байхгүй төлбөр. Тэгэхээр иймэрхүү одоо маш сайхан эерэг эгэлэг хөтөлбөр хэрэгжүүлээ. Тэнд нь 30-40 багш бэлтгээд за ингээд тасалтгүй тэр төслийнхаа багш нарын ардаас ингээд яваад ийм нэг төсөл байна. За мөн одоо манай академиас зохион байгуулж байгаа
Stenitz Open гэдэг тэмцээн бид нар зохион байгуулдаг. За үндсэндээ жил болгон зохион байгуулсан явжлаа. Оны өмнөх нь бол бид нар 300 хүний ивент зохион байгуулсан. Энэ олон улсын шатрын холбооны чансаа тооцох тэмцээн. За. Тэгээ одоо бид нар түрүүн би ярианыхаа ихэн дээрс нөгөө дотоод чансаа, гадаад чансаа гэж үүдэг. Бид нар гадаад чансаа авч ид нөгөө гадаад том цолондоо хүрнэ. Тэхийн тулд заавал олон улс руу явдаг. Ялангуяа шатрын төв цэг гэж ярьдаг бид нар Европ руу явна. Тэгэхээр нэг тэмцээнд очиод тоглоход тамирчид 10 сая төгрөг зарцуулдаг. Одоо энэ бол манай шатрын мэргэжлийн шатарчдын бол одоо бас хүнд сэдв. Тэгээ заавал тэнд тоглож иж нөгөө цолныхоо рейтингийг өсгөдөг. Заавал тэнд тоглож иж цолоо авдаг ийм ач холбогдолтой. Гэтэл манай их оронд маань олон улсын чансаа тооцох тэмцээн төдийлөн түгээмэл биш. Жилдээ 1-2 хон байсан. За одоо 2026 оноос эхлээд бол жилдээ 1-5-6 болох гээд төлөвлөгөөтэй анжилаад байна Монголын шатрын холбоо. Тэгэхээр энэ олон улсын чансаа тооцох гэдэг тэмцээнийг их орондоо зохион байгуулъя. За тэхийн тулд олон улсын шатрын холбоонд нөгөө чансааны төлбөр тооцоо бүх юмнуудаа өгнө. Тэгээд мөн журам стандартын дагуу заавал зохион байгуулдаг. Тэхийн тулд олон өдөр болдог. Заавал бас гаднаас ингээл хүмүүс урьж оролцуулах шаардлагатай байдаг. Энэ бүх шалгууруудыг сайхан хангаад олон улсын шатрын чансаа тооцох тэмцээнийг их орондоо зохион байгуулъя гэдэг. Энэ жил бид нар хамгийн том ивэнтээ хийх гэж байна. Одоо 5 сарын 21, 22, 23, 24-нд Асан аренад буюу одоо сүүлийн бүхэл урлагийн тоглолтууд болж байгаа маш гоё юм өнгө үзэмжтэй заал танхим дотор стандартын дагуу тухтай 1000 шатарчид цуглуулъя гэдэг зорилготой ажиллаж байна. За энэ дотор бүх хүмүүсээ хамруулсан. Мэргэжлийн англи гэж байгаа англи. За Б англи нь болохоор сонирхчдын англи. Одоо наа кофе уугаа шатар тоглодог манай сонирхчд маань орж болох нь шүү дээ. Ингээ англиар нь зааглаад өгсөн гэсэн. За С англи нь болохоор өсвөрийн англи. 12 наснаас доош насны хүүхдүүд 8 хүртэл 10 хүртэл 12 хүртэл эрэгтэй эмэгтэйгээрээ салаад тоглох буюу С англи нь дотор 6 англитай. Ингээд өсвөрөө ч гэсэн оруулаад сонирхчдоо ч гэсэн оруулсан мэргэжлийн шатарчтай урьж оролцуулж байгаа ийм том ерөөхдөө шатрын Stenitz Open гэдэг олон улсын чансаа тооцох тэмцээнийг төр нийгмийн зүтгэлтэн самбуу ваксны одоо нэрэмжит гэж зохион байгуулж байгаа. Бид нар самбуу сантай хамтраад самбуу сангаас дэмжлэг тусалцаа аваад энэ тэмцээнийг маш сайхан өргөн дэлгэр зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. За яагаад самбуугийн нэрэмжит болгож байгаа вэ гэхээр мэдээж одоо ач зээнэр нь одоо манай актем суралцдаг. Мөн нөгөө талаар самбуу вакс тухайн үедээ одоо шатарт их илэгтэй. За шатрын одоо олон улсын мастер үр төмөн гэхээр шатарчид бүгд мэднэ Монголын хамгийн анхны олон улсын мастер өрөөндөө дуудаад шатар тоглодог байсан гэж байгаа. Тэгээд шатрын хөгжлийн талаар яриад шатарчдыг гадагшаа тэмцээн уралдаанд явуулсан. Тэр үед бол гадагшаа явна гэдэг бол маш ховор. Тэрэнд нь дэмжиж тусалцаа үзүүлээ явдаг. За мөн одоо хөдөө орон нутаг томилолтоор явахдаа шатар тоглоол наадаас сууж явахдаа орон нутгийн аж ах хувь амьдрал ямар байна гэдээ ингээ асуудаг. Ийм сайхан шатарт илэгтэй төр нийгмийн маш том зүтгэлтэн байсан монголчууд бүхэн маань бүгдээрээ мэдэх баг. Тэгэхээр энэ самбуу сантайгаа хамтраа самбуу аксныхаа нэрэмжит энэ сайхан Stenitz Open гэдэг тэмцээнийг бид нар зохион байгуулах гээд яг эд үйл ажиллагаанд орсон юм. Энэ яриагийн сонсоод байсан чи одоо танах бол Stenitz шатрын академи гэж байгаа. Мэдээж Монголын шатрын академи холбоо гэж бол байгаа. Тустай байгаа. Тэгэлгүй. Ингээд том үйл арга хэмжээнүүдийг танай академиас зохион байгуулад байна. Одоо Хөвсгөл аймагт жишээ нь хүүхдүүд шатрын боловсрал эзэмшин маш бага төлбөртэй гэдэг юм уу. Энэ ингээд юу гэдэг юм Монголын шатрын холбооны хийх ажил энд явагдаад байна уу? Ингээд юм уялдаа холбоо ер нь байдаг юм бол хамтраад байна уу? Юу болж байна? За ер нь бол мэдээж Монголын шатрын холбоотойгоо хамтарлаггүй яг уу. Монголын шатрын холбоо өөрөө дотроо 4 зөвлөл 4 хорооттой байдаг. За тэгээ мөн нийтдээ 15 уузай гишүүд байгаа. За тэр нь тамирчдын зөвлөл эцэгчүүдийн зөвлөл дасгалжуулагчдын зөвлөгөө явдаг. Энэ талаар тэмцээн зохион байгуулах хороо, цол зэргийн хороо, за одоо шүүгчдийн хороо гэдэг эдгээртэйгээ ер нь бол тасралтгүй хамтын ажиллагаатай одоо бид нар нэг л салбарт байгаа учраас холбоондоо туслаад явна. Би бол одоо яг одоогоор Монголын шатрын холбооны хяналтын хорооны дарга гэдэг албан тушаалтай явж байна. За яг төдийлөн тэмцээн зохион байгуулах үйл ажиллагаанд нь оролцохгүй ч гэсэн за дүрм журамтай холбоотой асуудал дээр тэнд юм гарч ийнө гэдгийг хянаад хараа явж байгаа 5 гишүүнтэй хороог ер нь ахлаа явж байна. За тэгээд одоо Монголын шатрын холбоо мөн өөрөө тусдаа ер нь томоохон тэмцээнүүдэд зохион байгуулдаг. За тэнгууд Азийн аварга 5 сарын 27-нд эхэлнэ. Тэнгууд яг тэр Азийн аваргын одоо 3 хоногийн өмнө 24-нд манай тэмцээнд дуусж байгаа. Манайх том open тэмцээн хийж байгаа. Ингээд нөгөө Азад манай гаднаас одоо нийт 200 гаруй олон улсаас хүмүүс ирнэ. Тэгэхээр энэ хүмүүсүүдээс ядаж нэг цөөхөн болтгоо 10-аас 20 нь болтгоо манай тэмцээнд оролцох болов гэдэг итгэл найдвартай ингэж нөгөө нэгэнт гаднаас нисээд ирж байгаа хүмүүсийг энэ тэмцээнтэйгээ уяад их ойрхон ингэж тавьж өгж байгаа. Тэгэхээр яалтчгүй одоо Монголын шатрын холбоотойгоо ингэж л бүх талаар хоршиж хамтарч ажиллаж байна. Мөн манай одоо тэмцээний хамгийн том нэг онцлог байгаа. Энэ дээр олон улсын шүүгч тэр дотроо категори гэж байдаг. Ер нь шүүгчийн цол өөрөө бас яг саяны цолуудтай адилхан national arbiter буюу одоо улсын шүүгч. За ардаас нь FIDE arbiter буюу FIDE-гийн шүүгч. Тэрний хамгийн том цол нь international arbiter гэдэг хамгийн том цолтой Алтан орч гэдэг Монголын одоо А категорийн шүүгч.
Энэ тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллах юм. Манай монголчууд мэдэндээ 90-ад оны манай аав ээждийн үе Каспаров, Гарри Каспаров, Анатолий Карпов гэл ингээл Крамник гэл Оросын шатарчдыг маш их түгээмэл ярьдаг. Крамник Оросын одоо алдарт дэлхийн аварга Крамник болон энэтхэгийн одоо дэлхийн аварга Вишийн хаант хоёрын халц тоглолт, дэлхийн аваргын халц тоглолтын дээр туслах шүүгчээр ажиллаж байсан Алтооч ах маань манай тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллана гэсэн. Тэгэхээр маш өндөр боловсролтой ийм шүүгч ажиллана. Доор нь бүгдээрээ манай Монголын шийдвэрийн холбооны шүүгчдийн хороо болон тэмцээн зохион байгуулахаар бүх хороодуудын маань хүмүүс хамтарч энэ дээр оролцож байгаа. Тэгжиж энэ том тэмцээний ард гарахгүй бол бид бүхэн бол одоо монголчууд бид нар маань хамтын ажиллагаатай л ингээ явахгүй бол ялангуяа шатрын салбар маань ингэж сайхан одоо саксон мөвгийнхаа ардаас хөлөөлийнхаа ардаас хөгжих болов уу гэж бодож байна. Шатрын ертөнцид шатрын тамирчдын дунд үгүй ерөөсө завгүй ийм олон тэмцээнүүд ингээл үргэлжлээл авдаг байх нь шүү дээ. Бид нар л одоо ингээл үйл ажиллагааг мэдгүй ингээд сонирхгүй байгаад болохоор мэдгүй байгаад байсан чинь тааны ярианаас Монголын шатрын одоо таны Стенец академи гэж байна. Шатрын клубүүд бас байгаад байдаг шүү дээ. Танаа академиас гадна өөр ийм чансаа өндөртөө гэж ойлгоод байгаа академи хэр ийм академи хэр байдаг вэ? Хэд байдаг вэ? Тэгээд эцэг эхчүүд хүүхдүүдээ шатрын спортоор хичээллүүлээ гэж байгаа бол юуг нь харах хэрэгтэй. Одоо жишээ нь танай академид багшилж байгаа багш нарын зэрэг ямар байх хэрэгтэй. За хүүхдүүдэд утас үзүүлэхгүй шатар сургая даа гэд хаан чавчаад өгчих юм билээ бас тэ. Суурин сайн тавих хэрэгтэй. Яг зөв. Одоо за ерөнхийдөө миний одоо мэдрэмжээр их юм уу? Яг албан ёсны бүртгэл бол байдаггүй. Улаанбаатар хотод бол нэг 50-аас 100 клуб байна. Тийм. За энэ дотроо ер нь яг мэрэгжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа нэг 10-аад клуб байна. За яг хөө их клуб маань одоо миний мэдрэмж нэг 50-аас доош хүүхэдтэй болов. За нэг 100 одоо сурагчид суралцж байгаа клуб бол нэг 2 тоотой. Томдоо орох нь шүү дээ. Тэгэхээр манайх бол одоо Монголын хамгийн том академи 500 гаруй хүүхдүүд яг бүгдээрээ яг мэрэгжлийн нэг л салбар байхгүй. Яг л нэг газараа бүх одоо багш нар маань ингээд ажиллаж явж байгаа. Тэгэхээр үндсэндээ ийм байна. За орон нутаг болон аймаг орон нутгад бүгдээрээ шатрын клубүүдтэй. За Эрдэнэт одоо жишээлбэл бас нэг 10 шатрын клуб байна гэж ярьж гинөө. Тийм. Тэнд одоо манай Стенец академийн салбар байдаг. Тийм. За тэгээд ингээд сумдууд болгон клубтэй. Сая бас хөвсгөлийн сумдуудаар ингээд тойроод бас чадхаар нь ороод явлаа. Тэгэхэд бол жишээ нь тариалал сумд бол 2 шатрын клубтэй гэж байна. 200 гаруй хүүхдүүд хичээлдэг юм байна. Тийм. Инхээр клубүүд бол үе том маш олон байна. За тэгээд эцэгчүүдийн зүгээс бол юуг нь харах хэрэгтэй вэ гэхээр хамгийн одоо наад зах нь одоо мэрэгжлийн цол хэрэгэм хэр байна. За албан ёсны холбоотойгоо хэр хамтарч ажилладаг юм байна. За энийг нь илүү төлхөө харах болов гэж бодож байна. Яг хөө цол хэрэгэм ихээр зарим нь бас одоо буруу ойлгохч магадгүй. Би болохоор яг нөгөө үндсэн шатрын спортын хүн юм байна гэдгийг илүү төлхөө хараасаа гэж хэлээд байгаа. Тэгвэл нэг шатар сурчаад наад зах нь ингээд нэг одоо клуб нэгээд ажиллаж идэг маш олон клубүүд байдаг. Гэхдээ нөгөө талаар зөвхөн сайн цолтой хүн одоо гранд мастер гэдэг цолтой хүн сайн тамирчин төрүүлэхгүй. Би бол одоо тийм цолтой биш шүү дээ. Тэгэхээр одоо илүү хүүхдэд сэтгэлтэй. За тэгээ хамгийн гол нэг зүйл арга зүйтэй. Одоо бид нар морь уяач гэж ярьдаг энэ өстой гайхалтай уяачтай гэж. Монгол хэл мэддэг хүн болгон монголны багш биш гэдэг шиг. Яг зөв. Тэгэхээр арга зүй сайтай, хүүхдтэй ажиллах тийм их мэдрэмжтэй, тэг хамгийн гол сэтгэлтэй яг ийм багш нар дээр л хүүхдүүдээ илүү төлхөө сургаараа гэж л одоо миний одоо зүгээс бол хэлэхээр байна. Хичнээн манайх мэрэгжлийн академич гэсэн яг тийм л хүмүүсүүдээс ер нь сайн хүүхдүүд, сайн тамирчид төрөн гардаг гэж хэлмээр. Багшлах эрх авдаг ийм сургалт байдаг юм болов. Энэ хүн багшлах эрхтэй, энэ зүгээр шатарч сайн шатарчин гэдэг. За Монголын шатрын холбооноос яг өнөөдрийн байдлаар албан ёсоор багшлах эрх гаргаж байгаа зүйл бол байхгүй байна. За Мерсэр нэг нэг сургалт хийдэг. Тэрэн дээр сертификат ингээд олгоод явж байгаа. Одоо бол гэхдээ бүх юм сайхан төгөлдөрж яваад одоо нэг дасгалжуулагчдын зөвлөл маань их сайн ажилламаар байна. Энэ дээр манай их мастер Гүндава ах маань байгаа. Тэгэхээр дасгалжуулагчдын зөвлөлөөрөө дамжуулаад тэр журмуудаа батлаа, тэр шалгалтуудаа аваад ингээд клуб одоо багш нарыг илүү лицензжүүлээд ингэж явах хэрэгтэй болов гэж бодож байна. Миний зүгээс одоо хяналтын оронд орохоос өмнө дасгалжуулагчдын зөвлөл дээр нэр дэвшээд унсан ялагдсан. Тийм. Тэгэхээр энэ зөвлөл маань аягүй сайн ажиллах хэрэгтэй. За яг манай академийн зүгээс бол би багш нараа бол яг өөрөө бэлдсэн багш нар байгаа гэсэн. Тэгээ мэдээж бүгдээрээ шатрын суурьтай өсвөр насндаа шатар тоглодог байсан. За тэгээд янз янзын багшийн мэрэгжил эзэмшсэн хүн байна. Санхүүгийн мэрэгжил эзэмшсэн хүн байна. Эдгээр хүмүүсүүдээ үндсэндээ нэг 2-3 жил маш сайхан бэлдээд за тэгээд мөн сургуулиудаар одоо шатрын сургалтууд заалгаад нэлийн туршлага хоригдлуулсан дараа мэрэгжлийн багш болгож авдаг. Тэгэхээр яг одоо миний манай академийн 20 багш бол бүгдээрээ яг миний одоо гараар гарсан. Одоо хүртэл бид ингээд тасралтгүй суралцаал олон улсын сургалт семинар, тэмцээн уралдаанд бол тасралтгүй багш нар маань яваа. Тэндээсээ одоо нөгөө олон улсын дэлхийн ноу хауг академид авчираад ингээд явж байгаа багш нар.
Би нэг нийтлэл уншиж байсан юм аа шатартай холбоотой тэгэл өөх түүхийн бичсэн шатрын үүсэлтэй холбоотой гээл шатрын үүслийг ер нь бол одоо энтгэхээс гаралтай гээл ингэж үздэг юм байл шүү дээ. Гэсэн тэр нийтлэл дээр Монголоос дамжаад ингээд энтгэг рүү хүрсэн гэдэг нэг юм биччихээс аахгүй. Тэгээ би одоо болтол шатрын үүсэл юм маргаантай байдгийн бах та. Магадгүй манахаас үүссэн спортын биш үсттэй. Тантай ярилцахаараа нэг асуунда гэж бодож байсан. Энэ маргаантай юу? За одоо хүртэл ерөнхийдөө нөгөө маргаантай яг тодорхойгүй байгаа. Нөгөө энэ нөгөө археологийн судалгаа тэр одоо салбар нь сайн хөгжихийн хэрээр тэр судалгаанууд нь гарч ирээд батлагдах юм болоо гэж бодож байгаа. Ер нь бол яг үе дэлхийн нийтээр энэтхэг дүүссэн гэж бол үзэж байгаа. Мэдээж одоо монгол хүн байна. Монголчууд бид нар би бол одоо сайн судлаад ингээ явахад бол Монголоос үүсэлтэй байхыг ч үгүйсэхгүй. За тэн дээр бас ингээл одоо судалгаанууд хараад хүмүүсийн яг өөртөө чи адилхан тэр чиглэлийн юмнууд ингээ хараад уншаад судлаад сонсоо явж байгаа. Улс болгоо өөр өөр ингэсэн хөлөг тоглоомтой. За одоо Япон бол шоги гээл те. За ингээл одоо хятад өөрөө одоо Шангзи гэдэг баха бас өөр ингэсэн хөлөг тоглоомтой. Манай Монгол өөрөө бас Монгол шатар гэдэг, урамтай шатар гэдэг ингээ байдаг. Тэгээ яг дэлхийн нийтээр өнөөдөр бол одоо хамгийн их улсыг 190 хэдэн улс байдаг баха. Дэлхийн одоо фидэд нэгдсэн. Тэгэхээр энэ дээр бол яг өнөөдрийн хүлэн зөвшөөрөгдсөн яг ийм хөлөг тоглоом, өнөөдрийн шатрын орчин цагийн стандарт шатар бол бас энэтхээс гэл илүү төлхөөтэй үзэж явж байна да. Тэр бас нийлэл дээр ингээ өвчсөн байсан. Одоо ингээд гүүх тамирчид төрдөг нутаг төв ингээд өөр байж хахад манай Монголоос үүсэлтэй байх шалтгаанууд дотор одоо манайхны нэг хүүхэд байхаас л ярьдаг байсан да. Тэгээ энэ их ухаантай өргөн дугтай ч гэдэм үү те. Яаж ч бодсон бид нар нэг айхтар гүйж хараагаад дэлхийн рекордыг эвтгээргүй хэмжээний бие физиологтой хүмүүс штэ. Тэгэхээр нь бас магадгүй гэж бодоод баг шатрын үүслийг авчих гэж байгаа юм уу? Та хүүхдүүдэд анзаарч хахад тийм одоо шинж тэмдэг илэрж гин үү? Гадна харагдах байдлаасаа ч юм уу Монгол хүний нэг биеийн онцлогоос харахад би ч одоо нөгөө хүүхдүүдтэй л ажилладаг. Тэгэл ингээл хүүхдүүдийг хараад ерөөхдөө уншиндаа за үйл хөдлөл болон тэр гаргаж байгаа шийдвэр гаргалтууд за илүү энэ динамик төрлийн хүүхд байна, хөдөлгөөнтэй юм байна. За энэ болохоор нэлээд бодос судаг хүүхдүүд юм байна гэдэг. Энэ ангиллуудыг нөгөө характерыг яриад байвал дотор маш олон төрлийн характерууд байгаа. Ингэж анзаараад одоо нөгөө яг шатрын нөгөө үүсэл түүхтэй гэхээсээ илүүтэй багш хүн учраас би ч одоо яг коуч буюу дасгалжуулагч хүн. Тэгэхээр за энэ төрлийн хүүхдэд бол шатрыг ингэж заах юм байна да. За энэ төрлийн хүүхдийг бол ингэж урамшуулад ингэ явах юм байна. Тэгээ шатар өөрөө дотор 2000 гаруй шатрын гараатай. За энэ дунд одоо жишээлбэл Сицили гарааны драгон гэдэг хувилбарыг ярих юм бол маш тийм динамик хурц. Франц гэдэг хамгаалалт бол бас л их тийм бүрхэг тэнгэр шиг тэгээд нэг тогтун байрлалж орох мөртлөө бас их гинт одоо цаг агаар нөхцөл байдал өөрчлөгдөж болох үец гээд иймэрхүү төрлийн хүүхдүүдийг одоо жоохон хөдөлгөөнтэй хүүхдүүдэд тавих юм бол төрүүлээд амжилт үзүүлэх магадлал их өндөр байх магадaltaй. За илүү жоохон юм тогтун хүүхдүүд байвал жоохон битүүфтер байрлал, битүүфтер гарааны онолуудыг сонгож суралцсан бол тэр хүүхэд бусдаасаа ялгарч тэн дээр амжилт үзүүлэх магадлал ихэнх шатанда одоо байгаа гэж харж. Би бол ингэж ерөөдөө хүүхдүүдийг хардаг. Нарийн байна. Нарийн. За тэгээд цаашлаад ингэ явах юм бол шатар бол өөрөө яалтчгүй хоёр төрлийн зам байдлыг хоёулыг нь өөртөө агуулсан байх хэрэгтэй. Тесрэлттэй байх хэрэгтэй үед тесрэлттэй тогтун хүлээх ёстой үедээ хүлээдэг байх хэрэгтэй. Ингэж ийж дараа нөгөө мэрэгжлийн шатрын академи төрдөг. За миний хувьд бол хүүхдтэй байхад маш динамик байсан. Цохол шидэл, бодоо шидэл, бэрсэ шидэл, дайрал, довтлол ялдаг. Ийм байлаа. Шидээд идэг нь одоо нэг аав шидэхгүй. Яг нөгөө очиж сул өгнө гэсэн үг. Золиослоо гэсэн үг. Одоо чи ингэ хүмүүсээр би чи ингэ шатраа тавьж байгаа л ингэчдэг юм байх гэж боддог шүү. Шатрч нөгөө яриа. Ингэж ярьдаг байх нь. За. Бодоо шидээд идэг нь золиослоо гэсэн хүнээс юм уу те. Ингэж их тоглол дайчин тоглол. Дайн болж байгаа гэдэг чинь л наадах юм байна шүү. Тийм, дайчин тоглолттой ингэж ялдаг байсан бол одоо миний хувьд бол яг мэрэгжлийн шатраа руу ороход бол цолоо авахд нэг тийм юм дутаан л байсан. Тэр үедээ илүү том классик тогтун байрлал тоглох, өөрийгөө ингээ бас байрах, сэтгэл зүгээ хянах, заавал урагшаад авшаад байх нь одоо амжилт биш шүү дээ тий. Нөхцөл байдлаа тохируулах нь амжилт гэхэд энэ болгоныг суралцсны үндсэн дээр би бол одоо мэрэгжлийн шатрын цолондоо хүрсэн ийм хүн байна. Тэгэхээр энтэй холбоотой бүхэл хүүхдүүдэд эхлээд өөрийнх нь онцлог ялгарл дээр нь дуулгуурлаж сайхан одоо шатрыг заан сургаад дараа нь тэр хүүхэн шатрын спортоор хичээлээ 5 жил болоо 6 жил болоо тий бас урт хугацааны спорт учраас 5 таа эхэлсэн хүүхэд 15 таа болох тэр үед нь за илүү нөгөө байхгүй байгаа шинж чанарын характеруудыг тэр дасгал ажлуудаараа тэр гарааны онолуудаараа тэр байрлалуудаараа хүчээр ингэ шахаж оруулъя. Ингэж ийж нөгөө хүн чинь боловсрч гарч ирээд одоо мэрэгжлийн цолонд ерөөхдөө хүрдэг. Энэ нөрөө цаад ухтаа бол хүнийг л их сайн бэлдээд байна л гэсэн хүчрхэг ирээдүйн хүнийг бэлдэж байна гэдэг л санаа агуулж байгаа. Тэр үднээсээ л ингээл оюуханы спортын хаан гэдгийг одоо та ойлгож байгаа болоо тий. Эцэг эхчүүд хүүхдүүдэд
ямар ч байсан нэг сургалт дугуйлан дамжаанд явуулна гэж хичээдэг. Зарим эцэгчүүд бол үнэхээр хүүхдүүдийнхээ өгөгдлийг хараад тохируулаад явуулждаг. Зарим нь бол одоо өөрсдөө ажилтаа байгаа юм чи хүүхдүүд маань гэртээ түгжигдэхгүй, утас уухгүй явагдаа гэж бодоод харанхуй өгчөөд байна. Түрүүн та шатрын спорт баруун зүүн тарих гэдээ ярьсан да. За одоо ингээд баруун тарих юу хөгжүүлдэг, зүүн тарих юу хөгжүүлдэг ингээд хэл гэвэл одоо надад бас яг сайн ялахгүй л байна. Тэгэхээр та маш энгийнээр шатар тоглоход баруун тарих эсвэл зүүн тарих ингэж хөгжүүлдэг. Зүгээр л энийг иймхэн жижиг жишээн дээрээс харж болно. За зүүн тарих бол маш сайн тийм гаргалгаа гаргадаг болгодог. Solution те. Аливаа зүйлийн ингээд яриухтай зүйлийн гаргалгаа ингэчээ л та. Энийг нь ингээд тэрийг тэгээд энэ ингэчээ. Энэ шатартай холбоотой. Одоо бид нар яг л энэ бодоо ингээд энийг ингээд эсрэглэнхээр ингээд тооцоолоод ингээд гаргалгаа маш сайн одоо гаргадаг гэсэн үг. Тэгэхээр зүүн тарих бол маш сайн гаргалгаа гаргадаг. Ийм тарих. За баруун тарих бол илүү тийм одоо өнгө, сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ингэж хянах, мэдрэх ийм одоо утга агуулга. Тэгэхээр хүнтэй ингээд харилцахад хүртэл бизнесийн дийл хийлэхэд нөгөө хүн ямар дийл тавьж гин. За энэ дээр нь юу гэж хэлэх вэ? Эхлээд яах вэ гэд одоо яг л нөгөө хоёр хүн хоорондоо шатар тоглож байгаатай их төстэй. Өрсөлдөгчийн болон өөрийнхөө сэтгэл зүг их сайн мэдэрдэг. Тэгэхээр ер нь бол баруун тарих бол илүү тийм сэтгэл хөдлөл, мэдрэмж, уян хатан байдлыг илэрхийлж байгаа болов уу гэж бодож байна. За ийм ялгаа байх нь байна тийм ээ. За бид хоёрын ярилцах цаг нэлээд явсан байна. Тэгэхээр та хөтөж подкастад оролцохдоо шатар сонирхож байгаа хүүхдүүд, эцэг эхчүүдэд за шатар болвол ер нь ийм шүү, энийг л ярих ёстой шүү гэсэн ийм агуулгууд байгаа бах. Тэрийг ярьж болно. За миний одоо бүх өнөөдрийн шавнартаа шилдэг зүйл, эцэгчүүдэд шилдэг зүйл, одоо өөр спортоор ч гэсэн хичээлж байгаа хилдэг зүйл. Би одоо өөрөө 3 хүүтэй. За тэгэхээр өөрийнхөө хүүхдүүдээр хүртэл боддог зүйл хизээч ерөөхдөө шахахгүй гэж боддог. Тий. За одоо Joe Rogan гэдэг алдарт подкаст хөтэлдэг. Одоо подкастын эцэг бурхан гэж хэлж болно доо тий. Магнус Карлсон буюу дэлхийн аваргыг 10 гаруй жил дэлхийн аваргыг ноёлсон Норвегийн залуу Магнус Карлсон бүгд мэднэ. Дэлхийн одоо чансаагаар одоо number 1 одоо олон жил эзэмшээ ингэ явж байгаа. Тэгээд үнэхээр төрмөл үнэлтэй. Тэр хүний подкастыг би ингэ сонсож явж хат homework гэдэг зүйл бол ерөөсөө дургүй. Гэрийн даалгавар би ингэ хийдэггүй. Тийм одоо шатрын. Та яаж энэ төрвэ гэдэг ингэ асууж шít. Ямар ч гэрийн даалгавар. Ерөөсөө л би он л шатар тоглолдог. Тоглоом л тоглосон тоглолтоо сайхан ярилцсан. Анализ хийн минь гэж хүнд үг ашиглахгүй шít. Зүгээр ярилцсан. Багштайгаа ярилцсан, наавтайгаа ярилцсан. Би энэ дээр нэг ч үсэн, тэн дээр нэг ч үсэн. Илүү энэ бол цаана практик суртаа гэсэн. Ингэж ерөөхдөө бол тэр хүн өнөөдрийн энэ олон жил дэлхийн шатрыг ноёлж байна. Тэгэхээр би ч гэсэн одоо өнөөдөр хүүхдүүдийг намайг одоо ингээл мэрэгжлийн шатрын ахтай үйл ажиллагаа явуулаад олон хүүхдийг олон улсын тэмцээнд авч яваад ингээл цолтон төрүүлээл аврагууд төрүүлэхэд маш их шахдаг, маш их хатуу багш гэж хүмүүс их буруугаар хардаг. Гэтэл бол би бол зүгээр л хүүхдүүдтэйгээ сайхан тоглоно. Тоглосон, тэмцээнд их оруулна. Тэр үүргийн сайхан ярилцсан, амар энийг цээжлээрээ, заавал энийг чи цээжилсэн байх ёстой. Заавал чи энийг хийсэн байх ёстой гэж шахах нь бол ерөөхдөө сургалтын арга барилын нэг 10% л ордог. Ихэнх дийлэнх хувьтай бол ерөөсөө маш их практик сурт. Манай актем одоо томоохон тэмцээнүүдийн өмнө актем дотор цуврал тэмцээнүүдийг зохиодог. Тэр нь ерөөсөө тоглоулаад байна гэсэн. Тоглоулаад за тэгэл нөгөө тоглос өрн дээр сайхан ярилцсан. Тэгэхээр бүх спортоор хичээлж байгаа хүмүүсүүдийг сайхан тэр дурлаж, хоббирч тэр зүйлүүдийг сайхан хийгээсэй л гэж ерөөхдөө товчхондоо бол хүсэж байгаа. Тэгээд эцэгчүүд болгон дотор олон янз. Зарим эцэгчүүд бол үнэхээр амар шахдаг. Яага манай хүүхдэд гэрийн даалгавар өгөхгүй байгаа юм бэ? Ингээл их хэлдэг. Мэдээж гэрийн даалгавар бол хийх ёстой. Тэр бол тухайн хүүхдэд нь тухайн орчин нөхцөлдөө тохирч тэр явах ёстой. Нилийн боловсроод ирсний дараа, оюун санаанд тогтоод ирсний дараа тэдгээр зүйлүүдийг хийлгэж болно шүү дээ. Илүү түлхүүтэй хоббит суурьтай. Ийм практик суурьтай яваасаа. Манай академийн өөрөө соёл өөрөө ийм. Нурууг нь авчихгүй, зүрхийг нь авахгүй. Зүрхийг нь авахгүй ингэж яваасаа гэж бол хамгийн түрүүнд бол одоо нийт монголчуудтай бүхэл спортоор хичээлж байгаа хүмүүс сонсч иж бас магадгүй те. Тэгэхээр ганц шатар гэлтгүй ингэж л одоо миний зүгээс дасгалжуулагч хүний зүгээс зөвлөмөр. Шатрын академи, шатрын клубүүдэд явж байгаа хүүхдүүд яг нэг сайхан шатрын суурьтай болчи, шатар мэдлэгтэй болчи. Тэр мэдлэг нь зүүн тархиндаа нөлөөлөд асуудлыг хурдан шийдвэрлэх юм одоо авиас гэдэг юм уу тийм суучиг гэж бодож байгаа эцэг эхчүүд хүүхдээ ойролцоогоор за хүүхдүүдийн ухаан бол мэдээж ялгаагүй юу байгаа өөр байгаа. Тэгэхэд нэг хэдэн жил орчим сууж яж нэг энэ хэмжээний боловсролыг чадварыг эзэмшиндэ гэсэн танд баримжаа байна уу? За нэг 6 сар явуулчаад болчлоо гэж үзэх юм уу? Энэ бүр ийм баримжаа. Маш сайхан асуулт байна. Би одоо өөрөө нөгөө санхүүгийн хүн үнцасны компанид ажиллаж байсан гэдэг нь ярьж ирсэн. Аливаа хувьцаа ч юм уу зүйлүүд хөрөнгө оруулалт хийхдээ гарах үе их чухал.
Тийм аливаа зүйлээс exceed хийгээд болох үе одоо хувьцаагаа зараад гарах үе их чухал гэж суралцж байсан. Би хүртэл өөрөө тийм брокер хийж байхдаа зөвлөгөө өгөөл хүмүүст ингээ явж байсан. Тэгэхээр шатрын нэг аливаа нэг спорт руу орохдоо гарах үе гэж байдаг. Тийм. За тэр гарах үеэл их зөв оновчтой гарахгүй бол өнөөдөр юу гэдгийг одоо миний цолонд хүрэх боломжтой маш олон Монгол одоо миний үеийн залуучууд байсан. Тэгэхэд л дэд мастер цолондоо хүрээгүй байхад зарим дөнгөд дэд мастер цолондоо хүрсэн багт эсэгчүүд нь шатраас болиулсан. Тэгсэн мөрөд тэр хүн чинь шатар дуртай, настан турштай амьдралынхаа нэг хобби яг хүрэх боломжтой үед нь хүрчих. Иймэрхүү зүйлүүд буруу үед нь нөгөө нэг шат болцсон гэсэн үг санаа. Тэгэхээр би үндсэндээ эцэгчүүддээ 2-3 зүйлийг л хэлдэг. Хамгийн эхлээд одоо шатрын спортоор хичээлээд болох зүйл бол улсын, Азийн, дэлхийн Аз дотор манай өсвөрийн 3-4 тэмцээн болтыг бүсдэх хуваагдаад. За тэгэхээр эсвэл одоо цолч юм уу ямар нэгэн ихний нэг жижиг амжилт үзүүлэлээ гэвэл тэгээ болж болно. За энэ бол нөгөө анхан шат гэсэн үг, анхан дунд шат гэсэн үг. Хаанч очсон, гадагшаа сургууль сурсан, хаанч очсон ажлын байран дээр гасан. Би ч улсын аваргын мөнгөн медальтай. Нэг ийм зүйлийг одоо нэрийг зүүчгээ, алдар нэрийг зүүчих. Хоёр дахь болох ёстой ерөөхдөө зөв болох нь ч одоо юу нэг гарах ёстой, аливаа зүйлээс exceed гарах ёстой, зогсоох ёстой ирүү бол яг шатрын хувьд бол эмхтэй эрэхтэй бол FIDE master. Буюу яг хамгийн том хоёр цолны наан. Одоо европчууд өөрөө маш их тэгж явдаг. Би өөрөө яг их сургууль сурахаас өмнө FIDE master цолонд хүрсэн 14 онд. За тэгээд энэ бол өөрөө яг мэрэгжлийн шатрын суурь тавигдчихээн гэсэн үг. Мэрэгжлийн суурь боловсрол ур чадвар нь олгогдож байгаа. Дараа нь 10 жил шатраа болсон ч эргээд сураад ажил хийгээд хүн нэг тогтоод 30 гараад ирэхээр буцаад хүүхэд насныхаа ямиг бодоол би нэрээ тийм байсан да энийгаа нэг хөгжүүлээ амьдрал нэг тогтоод ирэхээр боддог то. Тэр үед яг энэ одоо мэрэгжлийн шатны эхний тэр хаалган дээр очиод хаалгаа онгоолгоод орхицсон байх ёстой. Ингэх юм бол дараа нь судалгаа хийгээд хөдөлмөрлөөд тэрийг дараагийн мэрэгжлийн мэрэгжлийн шат руу ахиулах бүрэн боломжтой. Тэгэхээр энэ үедээ илүү төлөхөө би бол одоо манайх мэрэгжлийн актив учраас одоо юу ягаарай болох ёстой шүү. Тэгэхгүй яг энд хүрэх боломжтой багт нь эндээс нэгэн тал галт тэрэг хөдөлсөн бол анхны тэр амжилтаас тэр үедээ боловол цаашаа энэргүүл явах ёстой. Тийм. Тэр хүртэл нь эцэгчүүд их зөв бодлоготой энийг ингэж ойлгох. Нэгэн шийдвэр гаргасан бол нэлээд алсыг харж энэ хүртэл явуулна шүү гэсэн бодолтойгоор орлох ёстой. Тэгэхгүй тэр хүртэл яваагүй наан болчхоор хайрын цаг хугацаа, санхүү мөнгө алдагдсан боломжийн зардал маш их хардаг. Тийм хүүхэд тэгэл болохгүй байх гэсэн бодолтой үлдэн яг зөв болох гээд хахад. Тийм тэгээ нөгөө буруу дэмжлэгээсээ. За хамгийн сүүлийн шат бол мэдээж тэр кросс мастер, их мастер болон түүнээс дээш тэр бол илүү өөр санхүү мөнгө яригдана, хөрөнгө оруулалтууд яригдана, спортын дэмжлэг, спонсорууд яригдана. За хүүхдийн одоо бүр бас тодорхой хэмжээний өөрийнх нь өгөгдөл яригдана, ээж аавын гэр бүлийн суурь дэмжлэг яригдана, өөр зүйл байгаа. Тэгэхээр ийм ерөнхийдөө би үндсэн 3 шат эцэгчүүдтэй санал болгодог. Тэгэхээр энийг л маш сайн яг мэрэгжлийн хүмүүсээс нь сонсож жагаад шийдвэр гаргаарай л гэж одоо эцэгчүүдтэй хэлнэ. 4-5-аас яриад дундуура сонирхогчд орох боломжтой шатар тоглонгоо кофе уунгаа шатар тоглох гэдэг. Ер нь хүн мэдээлэлгүйгээсээ болоод их олон юмнаас хоцордог штэ. Нэг ханиндаа сайхан шатар тоглолцдог ч хүнтэй болоосоо гэд ямар ч насны хүн бодоо сууж байгаа юм билэ. Энэ хаагур мэдээлэл нь яваад яаж өнгөрөөд идэгин давтамж нь ямар байдаг гэлээ. За кофе уугаа шатар тоглодог өдрлөг маань одоо жилдээ бид нар анх бол улиралдаа нэг хийдэг байсан. Цөөхөө нэг 40 хүн зуглардаг байлаа. Тэгээд өдрлөг маань сайхан өргөжөөд хилээд 300-аад хүн өнгөрсөн жил зугларсан. Тэгэхээр одоо бол жилдээ сайхан нэг хий гэж бодож байна. 300-аас 400-ны сонирхогч. Гэхдээ сонирхчдын ангилал манай Стенец Open тэмцээн дээр одоо 5 сарын 21-нд болох Асан аренад болох тэмцээн дээр байгаа учраас энд бол орж болно. Тийм тэндээ бас кофе уугаа шатраа тоглоод чөлөөтэй тоглох бүрэн боломжтой. За мэдээлэл нь хаагур явж байгаа гэхээр ер нь Стенец Монголын шатрын академиг манай Facebook хуудасаар явж байгаа. Гэхдээ би түрүү нөгөө хэлсэнчлэн social chess гэдэг зүйл бол дэлхийд даяараа globally бүр ингээ трендээ аваад ингээ явж байгаа маш гоё юм одоо нийгмийн шатар гэж хөгжиж байгаа. Тэгээ энэ үүднээсээ social chess Mongolia гэдэг одоо бид нар өөрсдийн албан ёсны хуудастай болоод одоогоор яг постоо оруулж эхлэегүй байна. Ямар ч үсэн пэйжээ бэлтжээд логогоо зохиогоод ингээ явж байна. Энэгээр дандаа нийгмийн шатрын хөгжлийг чиглэсэн контентууд явах юм. Тэгэхээр social chess Mongolia гэдэг зүйлийг бол Facebook дээр бичээ пэйж хуудас хайцсан байхад та хэд маань тэндээс одоо ахмад настанч бай, хүүхч бай, дандаа ийм нийгмийн шатрын одоо хичээл сургалт явна, мэдээллүүд тэрнгээр ерөөхдөө явах юм шүү гэж одоо хэлмээр нь мэдээж одоо Монголын шатрын холбооны пэйж хуудас бол байгаа.
Танаа энэ Станец Монголын шатрын академи хүүхдүүд суралцдаг элж орж ийн гэж бодоод байна. Магадгүй нэг тусдаа өөрөө байгаад нэг насан туршид хоорондоо сайхан шатар тоглоод суучдаг, 7 хоногт 1-2 удаа уулзчдаг. Би нөгөө хуучны өвөөндрийнхөө тоглож хийсэн шиг тиймэрхүү юм төсөөлөд байгаа. Ийм боломж байдаг юм уу? Яасан сайхан асуулт асууж байгаа нөгөө яриаггүй юмнус эргэж байна. Би одоо өөрөө 12 насан туршид анги төгсгсөн. Тийм үү. Дандаа насан туршид ингээд сурдаг. Одоо сүүлийн 3 жил бол жилдээ нэг явж байна. 9 дахь анги, 10 дахь, 11 дахь, 10, 11, 12 дахь анги маань ерөөсөө сүүлийн 3 жилд нэг л явсан. За энэ дээр ерөөхдөө 40 50-аад хүн суудаг. Дандаа мэдээж бол цолтой хүн бас байдаг. Тэр дундаа илүү түлхүүртэй 80% нь ерөөсөө шатар дуртай хүмүүс илүү суудаг. Зөвхөн насан туршид 21-ээс дээш насныхан суудаг. Тэгэхээр тэнд одоо бид нар сүүлийн формат маань сайжирсаар хагаад ерөөсөө ажил төрөл ихтэй хүмүүс шүү дээ. Тэгэхээр ерөөсөө 5-7 хоногийн турш ажлын өдрүүдээр оройн цагаар явдаг. Тэгээд төгсөлтөө хийдэг. Төгсөлтөн дээрээ нөгөө кофетэй өдрөлгөө хийдэг. Тэн дээрээ бид нар баярлаад хөөрөөд одоо юу гэдэг нөгөө үр дүнгээ хараад нэг өөр сонирхогч хүнтэй нүүгөд үзсэн чинь би арай өөр болсон биш сургалтын дараа ингээд энэ маш гоё юм шатар дуртай насан туршидын community одоо манай академид байгаа. За дан хүүхдүүдийн бодоодсан. Одоо харж ирсэн чинь шатар бүр мэдхгүй 30 40 хүрсэн ийм хүн ирэх үү. Тэгэхээр багш нар одоо та жишээ нь хөөе өдийн нас хүртлээ юу хийж явсан гэх. Тэгэж бодоод бас санаа зовоод очихгүй хүн бас байж магадгүй шүү дээ. Тийм. За харьцангуй 30 40 залуу нас. Яг нөгөө манай 60-тай 70-тай хүмүүс маань одоо бийж оройтчлоо доо гэл ингээ ирдгүү тохиолдлууд байгаа. Тэгэхээр манай насан туршийн сургалт нэг 40 хүн явхад 10% нь буюу 4 хүн нь бол ерөөсөө ах манд настангууд байдаг 60-аас нааш ирдэг. Тэгээд ямар гоё юм бэ гэдэг бүгдийг хүлээж авна. Хүн болгоны өөрийн хурд онцлогтод тохируулаад эвтэйхэн заачна. Тэгэл ингээд заавал энийг хийх ёстой гэдэг зүйл байхгүй. Нөгөө л жаргаж л энийг тоглоё л доо. Дурлаж ерөөсөө энийг тоглоё. Тийм л ерөөдөө урайтай. Манай насан туршид анги чинь хоббиг чадвар болгоё гэдэг урайтай. Тийм. Тэгэхээр ингэж ерөөдөө яваад 12 анги сайхан төгсгөөд үндсэндээ бас л нэг 200 хүн төгсгсөн байна уу тийм. За баярлалаа. Одоо би ч үнэхээр одоо шатар талд маргахан болохоор яг мэдгүйгийн өнцгөөсөө л ярьчлаа. Тэгээ яг энэ шатар тоглодог, мэддэг, нэлээ мэргэжлийн хүмүүс бол энэ эмэгтэй чинь нэг энийг асуучихгүй явдаа гэсэн бодолтой үлдсэн байвал одоо бас өршөөгөөрөө үзэгчтэй. Яг шатрын спорт ямар вэ? Манай Монголын шатрын спорт яаж хөгжиж байгаа юм? Миний бодлоор энэ олон клубүүд, энэ академийн ялгаа юу вэ? Хүүхдүүдэд ямар газар яаж сонгож явуулах юм, юунд хүрэх юм гэдгийг л одоо энгийн амьдралтай уялдуулж асууя гэж бодсон. Баярлалаа танд. За танд болон танай ажлын хамт олон бүх нийтэд маш их баярлалаа. Маш сайхан подкаст байна. Орж ирэл энэ өрөө таних юм үнэхээр ингээ гахалтай байна. Тэгээ маш сайхан тийм болохоор сайхан тухтай өөрийнхөө ярих гэсэн бүх сайхан зүйлүүдийг ярьлаа. Тэгээд та бүхэнд ажлын амжилт хүсье. Монголчуудаа бас шатарт илэгтэй байх ерөөл өргөе бүгдээрээ шатрын салбар руу оюуны салбар руу орж ирээд тоглоорой гэж одоо уриалмаар байна. За маш их баярлалаа. За маш их баярлалаа. Сонсогчдоо үзэгчдээ Хөгцөнгөр радио хөтөж подкаст энэ удаагийн зочин Станец Монголын шатрын академиг үүсгэн байгуулагч олон улсын шатрын холбооны мастер Мөх хоёр байлаа. Хамт байсанд баярлалаа. Хөтлөгч Яма дараагийн дугаараар эргээд уулзъя.